Хятад хэлний алсын зайн сургалт. Сайн байцгаана уу үзэгчдээ. HSG 4 дисийн сонсох хичээлийн тасгал эхэлж байна. Бид өнгөрсөн хичээлээр HSG 4 дисийн үгийн сангийн хүрээнд тасгал ажилласан. Өнөөдөр ч мөрөгжлүүлэн тасгал ажиллах болно. Та бүхэн сонссон ханзаа өгүүлбэрт нөхөөрэй. Бид уг тасгалыг хийснээр хөх галын ойролцоо сонсогддог үгийг ялгаж сонсох дадал суух болно. 见到自己喜欢的歌星，他非常激动。见到自己喜欢的歌星，他非常激动。他做事情非常仔细，非常认真。他做事情非常仔细，非常认真。快把房间收拾收拾，太脏了。快把房间收拾收拾，太脏了。四川菜比较辣。四川菜比较辣。他是个懒学生，从来不预习课文。他是个懒学生，从来不预习课文。这台机器太复杂了，谁都不知道怎么使用。这台机器太复杂了，谁都不知道怎么使用。Одоо хамтдаа нөхсөн үгээ тулгаарай. 见到自己喜欢的歌星，他非常激动。Дуртай дуучнаа хараад тэр маш их сэтгэл хөдлсөн. 他做事非常仔细。他做事情非常仔细，非常认真。Тэр юм хийхдээ маш нямбай, маш нухацтай байдаг. 快把房间收拾收拾，太脏了. Өрөөгөө хурдан цэвэрлээ, хитрхи заваан байна. 四川菜比较辣. Сычуаны хоол харьцангуй халуун ногоотой. 他是个懒学生，从来不预习课文. Тэр бол маш залхуу оюутан. Хичээлээ ерөөсөө урьдчилж бэлддэггүй. 这台机器太复杂了，谁都不知道怎么使用. Энэ төхөөрөмж их нарийн төвөгтэй. Яаж ашигладгийг нь хэн ч мэдэхгүй. Харин одоо өгүүлбэр дундаас тэр дундаа харилцан ярианаас утгын дагуу тохирох үгийг сонсоод нөхөх тасгал ажиллая. Энэ тасгалыг хийснээр давхар дүрмээ эргэн санах болно. 今天吃的太多了，肚子有点不舒服。喝点热茶可能会好一些。真对不起，把您吵醒了。别客气，我正好要起来活动活动了。晚上有什么安排吗？跟我们去游泳吧。不了，我爸今天过生日，家里来了一些亲戚，我得回去帮忙。今天吃的太多了，肚子有点不舒服。喝点热茶可能会好一些。真对不起，
把您吵醒了。别客气，我正好要起来活动活动了。晚上有什么安排吗？跟我们去游泳吧。不了，我爸今天过生日，家里来了一些亲戚，我得回去帮忙。Та бүхэн ханзаар нь юм уу эсвэл галгаар нь зөв нөхсөн байхаа. Тэгвэл одоо харилцан яриагаа бүтэн хэлбэрээр нь харцгаая. 今天吃的太多了，肚子有点不舒服。Өнөөдөр хитрхи их идчихлээ. Гэдэс баг зэрэг эвгүүрхэд байна. Нөхсөн өгүүлбэрт дөө туслах үг, үйл үгийн байр байдлыг нэмэнд тайлбарлах үүрэгтэй байна. 喝点热茶可能会好一些. Баг зэрэг халуун цай уучихвал дээрдэж магадгүй. 真对不起，把您吵醒了. Үнэхээр уучлаарай, шуугаад таныг сэрээчихлээ. Уг өгүүлбэрт ба үгийн үүрэг харагдаж байна. 别客气，我正好也要起来活动活动了. Зүгээрээ би яг босоод хөдлөх гэж байсан юм. 晚上有什么安排吗？跟我们去游泳吧. Орой ямар нэгэн төлөвлөгөө байгаа юу? Надтай хамт явж хэлье. Энэ өгүүлбэрт анпай гэдэг нэр үгийн үүргээр хэрэглэгдэж байна. 不了，我爸今天过生日，家里来了一些亲戚，我得回去帮忙. Чадахгүй нэ. Аав маань төрсөн өдрөө тэмдэглэн. Гэрт хамаатнууд ирчихсэн байгаа. Би харж туслах хэрэгтэй. Бид сая харилцан яриа сонсоод өгүүлбэр нөхсөн бол одоо харилцан яриа сонсоод асуултын зөв хариулт олох тасгал ажиллая. Бид энэ тасгалыг хийснээр үргэлжилсэн харилцан яриан дундаас гол агуулгыг нь сонсоод ойлгох дадлага эзэмших юм. Та бүхэн эдгээр асуултын дагуу харилцан яриаг сонсоорой. 哪儿是北京最高的地方? 베이징гийн хамгийн өндөр газар юу вэ? A. 香山 香屋. B. 万寿山 万寿屋. C. 灵山 灵屋. D. 景山 景屋. 灵山的景色跟哪儿的差不多? Энэ уулын үзэм чаанахтай ойролцоо вэ? A. 泰山 泰屋. B. 海南岛 海南арал. C. 西藏高原 төвдийн өндөрлөг. D. 黄山 黄屋. 藏曲园是个什么样的公园? Төвдийн ургамлын хүрээлэн ямар хүрээлэн бэ? A. 国家公园 улсын хүрээлэн. B. 游乐园 аялал зугаалгын хүрээлэн. C. 动物园 амьтны хүрээлэн. D. 植物园 ургамлын хүрээлэн. 建立藏区园的是什么人? Төвдийн ургамлын хүрээлэнд ямар хүн байгуулсан бэ? A. 女科学家 эмэгтэй эрдэмтэн. B. 女外交官 эмэгтэй дипломатч. C. 女记者 эмэгтэй сэтгүүлч. D. 女文学家 эмэгтэй зохиолч. Ингээд бичлэгээ үзээд дээрх асуултын зөв хариултыг олцгоё. 你们可能不知道，灵山是北京最高的地方。有位女科学家发现，这儿的自然环境跟西藏高原差不多。好啊，今天我们来参观灵山的藏趣园，就可以欣赏一下西藏的高原景色了。
藏区园是不是国家公园？不是，藏区园是那位女科学家建立的一个植物园，年年都有很多中小学生来这儿过夏令营。学生们在这样的环境里，既能欣赏自然景色，又能接受保护环境的教育。这个好主意是怎么想出来的？那位女科学家在西藏工作了18年，1996年她退休了，想在北京找一个地方继续她的科学研究。因为灵山的自然条件很像西藏高原，她就把西藏的一些植物移植到这儿来。하루스다 하라라。哪儿是北京最高的地方？зөв хариулт нь灵山буюу Sea-Hülber。灵山的景色跟哪儿的差不多？하리улт нь西藏高原buюу Sea-Hülber。藏区园是个什么样的公园？зөв хариулт нь植物园buюу Ди-Hülber。建立藏区园的是什么人？ 하리улт нь A buюу女科学家。하리ултаа баттган бичлэгээ дахин нэг үзье。你们可能不知道，灵山是北京最高的地方。有位女科学家发现，这儿的自然环境跟西藏高原差不多。好啊，今天我们来参观灵山的藏区园，就可以欣赏一下西藏的高原景色了。藏区园是不是国家公园？不是，藏区园是那位女科学家建立的一个植物园，年年都有很多中小学生来这儿过夏令营。学生们在这样的环境里，既能欣赏自然景色，又能接受保护环境的教育。这个好主意是怎么想出来的？那位女科学家在西藏工作了18年，1996年她退休了，想在北京找一个地方继续她的科学研究。因为灵山的自然条件很像西藏高原，她就把西藏的一些植物移植到这儿来。Бид өнгөрсөн хичээлээрээ хятадын алдарч жүжигчний тухай сонсоод таасан билээ. Тэгвэл өнөөдөр нэгэн цэцэгний тухай сонсоод ямар цэцэг болохыг нь таацгаая. Анхааралтай сонсоорой. 它是一种代表爱情的花，外表美丽，但是身上带着很多刺，所以我们拿这种花的时候一定得小心。它象征着浪漫和爱意，所以很多男士在过节或者结婚的时候会给他的爱人或者妻子买这种花。这种花还有很多种颜色，红色代表热情真爱，黄色代表祝福珍重，白色代表天真纯洁，橘色代表友情青春。你知道这种花是什么花吗？ 타амагсан бол тавраа баттган дахин нэг сонсоорой。 它是一种代表爱情的花，外表美丽，但是身上带着很多刺，所以我们拿这种花的时候一定得小心。它象征着浪漫和爱意，所以很多男士在过节或者结婚的时候会给他的爱人或者妻子买这种花。这种花还有很多种颜色，红色代表热情真爱，黄色代表祝福珍重，
白色代表天真纯洁，橘色代表友情青春。你知道这种花是什么花吗？Хариултаа хамтдаа харцгаая. Зүйтэй, тэр бол сарнай цэцэг. Одоо орчуулгыг нь харъя. 它是一种代表爱情的花，外表美丽，但是身上带着很多刺。Тэр бол нэгэн төрлийн хайрыг төлөөлдөг цэцэг. Гаднаа их үзэгсэлэнтэй, гэвч бие дээрээ их олон өргөстэй. 所以我们拿这种花的时候一定得小心. Тийм учраас бид энэ цэцгийг авахдаа заавал болгоомжлох хэрэгтэй. 它象征着浪漫和爱意，所以很多男士在过节或者结婚的时候会给他的爱人或者妻子买这种花. Тэр хайр сэтгэл болон уянгын төсөөллийг бэлэгддэг учраас олон эрчүүд баярын үеэр юм уу гэрлэх гэж байхдаа өөрийн хайртай хүн эсвэл их нэртэй энэ цэцгийг бэлгэлдэг. 这种花还有很多种颜色。红色代表热情真爱. Энэ цэцэг нь их олон өнгөтэй байдаг. Улаан өнгө нь жинхэнэ хайрыг бэлэгддэг. 黄色代表祝福珍重，白色代表天真纯洁，橘色代表友情青春，шар өнгө нь аз жаргалыг, цагаан өнгө нь цэвэр ариуныг төлөөлдөг. Улбар шар өнгө нь үерхэл нөхөрлөлийг төлөөлдөг. Ингээд өнөөдрийн хичээл үгээр өндөрлөж байна. Бид HSK 4 тисийн сонсголын давтлага хичээлийг та бүхэндээ үзүүллээ. Дараагийн хичээлээр мөн 4 тисийн үгийн сангийн давтлага болон сонсголын дасгалаа үргэлжлүүлэхээс гадна шалгалтанд ирдэг эхний дасгалыг хийж үзэх болно. Баяртай үзэгчдээ. 再见.